За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За нийслэлийн авто замын хөгжлийн газраас Налаахын 20.9 км авто замын барилгын ажил ерөнхийдөө өмнөх хэвлэл мэдээллийн баг хурлаар бас хилээд явсан байж байгаа. Эхний ээлжинд бид нар 1.7-ог буюу одоо Улаастаа уулзуураас хуучин гүр хүртэлх замын одоо барилгын ажил эхэлсэнтэй холбоотой хаах хугацаа нээх хугацаатай нь хэлсэн байж байгаа. За дараа нь тэрж рүү салдаг буюу ориглын уулзуураас цааш яваад тэрж рүү салдаг хэсэг дээр Налаахын 20.9 км-ийн доогуур одоо түнэлээр гарч байгаа 2.5 км замын барилгын ажил энэ хоёр эхэлсэн байж. За одоо маргаашнаас буюу маргаашны одоо өглөөний 7 цагаас Налаахын замын зорчих хэсгийн арын хэсгийг бид нар одоо хүчлэлтийн ажил буюу одоо өнгө хүчлэлтийн ажил эхэлж байгаа. За энэ өнгө хүчлэлтийн ажилд эхэлж байгаатай холбоотой бид нар замыг Налаахын 20.9 км авто замыг бүрэн хаахгүйгээр ингээ хэсэгчилж хаахаар ингээд төлөвлөсөн байж байгаа. Хэсэгчлэн гэхээр үндсэндээ бид нар 5 үе шаттай хаахаар төлөвлөсөн. 5 үе шаттай хаахтаа одоо бид нар эхний одоо зорчих хэсгийн арын хэсгээ хучаад хуччих хооронд зорчих хэсгийн урд хэсэг нь бол үндсэндээ хөдөлгөөн нээлттэй сөрөг урсгалаар ингээд явахаар зохион байгуулад явж байгаа. Тийм учраас одоо энэ барилгын ажил явагдахтай холбоотой ард иргэд маань түүгээр зорчиж байгаа автомашин эзэмшигчид хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж одоо тэмдэглэгээ-нийхээ дагуу зорчихыг одоо аль биесээр ингэж уриалж хэлж байна. Тэгээд бүтээн байгуулалтын ажил бид нар одоо цаг үетэй хугацаатайгаа уралдаад үндсэндээ COVID-19 гэд цар тахал өвчин гарсан. Энэтэй холбоотой хятад улс хилээ хаагаад манайхаас одоо хилээ хаацсан байсан. Тэгээд сая одоо ерөнхий гүйцэтгэгч компани маань үндсэндээ тусгаарлалтынхаа дэглэм журмаа улсын онцгой комиссийн гаргасан шийдвэрийн дагуу тусгаарлалтын хоног хугацаанд дуусаад ингээд барилгын нэг талбар дээр гараад ажиллаж байгаа. Тийм учраас одоо иргэд маань энэ хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж одоо нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллаарай гэж уриалмаар байна. Одоо бид нар өнгө хүчлэлтийн ажил явагдана. За мөн дугуйн зам, явган зам хийгдэнэ. За бусад ингээд холбогдох одоо тогтцол тоноглолын ажлууд нь ингээд зэрэг хийж болох ажлуудаа бид нар хүүтэрдэх цагаагаар хүүтэртэл одоо технологийн горим алдагдахгүй тулд одоо техник хүн хүчээ дайчлаад өдөр шөнөгүй одоо ингээд хоёр хэлжээр ажиллахаар ингээд төлөвлөсөн байгаа. За ингээд хөдөлгөөнтэй холбоотой хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотой асуудлыг бол инженерчлэлийн газраас тайлбарлах байна. За өдрийн мэндийг өгье. За тэгэхээр Налаахын 20.9 км замыг одоо бас хаах үед ямар хөдөлгөөн зохион байгуулалт хийгдэх вэ гэдэг талаараас манайх зураг гаргасан байгаа. За тэгэхээр хамгийн эхний ээлжинд бол 9 сарын 23-наас 25-ны хооронд за Налаах Чойрлуу салдаг бөмбөрцөгтэй одоо 3 замын уулзуураас оргил баруун тийш оргил худалдааны төв хүртэл одоо эхний ээлжинд 2 хоног хаана. Тэгвэл энэ бол ер нь замынхаа хот тал руу буюу одоо баруун гар тал руу явах одоо урсгалыг хаагаад за зүүн гар тал руу явдаг урсгал дээр 2 одоо сөрөг хөдөлгөөнийг одоо явуулахаар ийм төлөвлөлт хийгдсэн байгаа. За эхний ээлж бол мэдээж ингээ 2 хоногоор хаагдчихна. За дараагийнх бол хонхроос одоо дараагийн буцаж эргэх одоо уулзуур хүртэл 25-наас 9 сарын 25-наас 28-ны хүртэл одоо замыг бас хааж өнгө хүчлэлтэй ажил хийгдэнэ. За дараагийнх бол ургах наран оруулаас дараагийн буцаж эргэлт хүртэл 9 сарын 28-наас 10 сарын 1-ний хооронд хойдлын одоо урсгалыг хаана. За мөн дараагийн 10 сарын 1-ээс 10 сарын 4-ний хооронд Эмти Колонкоос буцаж эргэх одоо хүртэл хааж өнгө хүчлэлтэй ажил хийн. За дараагийн бол сүүлийн одоо зүйл бол энэ Улаанбаатар руу орж ирж байгаа үлдсэн хэсгийг 10 сарын 4-өөс 10 сарын 8-ны хүртэл одоо хот руу чиглэлийн хөдөлгөөний урсгалыг хааж за өнгө хүчлэлтэй ажлыг хийнэ. Гэхдээ бид хүн бас яг энэ урсгалыг игнэг тэр чигт нь хаахгүйгээр нөгөө одоо Улаанбаатараас гарч байгаа урсгал дээр чиглэлийн игнэн дээр сөрөг хөдөлгөөнийг буюу хотоос ирж байгаа одоо хотоос гарч байгаа хөдөлгөөнийг давхар ингээ явуулнаа. Тэгэхээр бас жолооч та бүхэн замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаад тэмдэглэлийг бас дөрвөн журмаа одоо сайтар сахиад хөдөлгөөнд оролцохыг та бүхэндээ уриалж байна. Нийтдээ ер нь 15 хоногийн хугацаанд энэхүү замын хойдлын игнээ маань одоо өнгө хүчлэлтэй ажиллаа хийнэ гэсэн юм төлөвлөгөө тавьж байгаа. Та бүгд ямар тээврийн цэгдэгийн албанаас нийт зам хаалттай холбоотой асуудал дээр товч мэдээлэл өгье. За ер нь бол Налаахын чиглэлийн зам засварын ажилтай холбоотойгоор хэсэгчилсэн хаах үйл ажиллагаан дээр тээврийн цэгдэгийн албанаас тодорхой пост хяналтын зэгүүд гарч ажиллана. За жолооч нар анхааруулж хэлэхэд энэ хурдаа тохируулж явах
мэдээлэх тэмдэг, хоригдсон тэмдгийн заалтуудыг биелүүлэх чиглэлээр онцгой анхаарч хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. Ялангуяа шөнө оройн цагаар хөдөлгөөнд оролцох тохиолдолд одоо үзэгдэх орчин хязгаарлагдсан байдалтай үед гэх мэт үеуд дээр тухайн замаар хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой. Тодорхой мэдээлэх тэмдэг, тэмдэглэгээ, бусад техник хэрэгслийн заалт чиглэлийг нарийн баримталж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байгаа. За ер нь бол сүүлийн үед энэ налагын чиглэлийн зам дээр гарч байгаа зам төрийн ослын нөхцөл байдлыг харахад хурд хэтрүүлсэнтэй холбоотой нэлээд ослууд бүртгэх төлөвтэй байгаа учраас энэ чиглэл дээр бас жолооч нар маань Улаанбаатар хотоос налагын чиглэл зорчихдоо хөдөлгөөний хурдыг тохируулж явах, тогтоосон замууд засвартай байгаа учраас бас хөдөлгөөний урсгал чиглэл өөрчлөгдөж байгаа цэгүүд дээр эргэлт тойролтон дээр хурдаа тохируулж явахыг албаасаар анхааруулж байна. За ер нь бол тухайн зам маань хуучин бол тусгаарлах зурсгүй зам байсан учраас мөргөлдөх шүлэгдэлт хэлбэрээр гарч байгаа ослууд ялангуяа онголт хэлбэрийн ослууд нэлээд гарч ирсэн байна. За энэ зам шинээр ингээд тавигдсантай холбоотой тусгаарлах зурстай болсон учраас ер нь бол тухайн тодорхой хөдөлгөөний огтлцол хэсгээр мөргөлдөх ийм ослууд сүлгүүд бүртгэгдсэн. За ер нь бол харьцангуй ослын тоо тодорхой хэмжээгээр 50 хүртэлх хувиар баг буурсан гэж хэлж болохоор болцсон байгаа. За хэрвээ энэ зам бүрэн шинжлэгдсэн байдлаар орох юм бол бид нар ослын тоог харьцангуй бол 90% ч юм болох боломжтой. Тийм учраас ер нь бол энэ Налах Улаанбаатарын чиглэлийн зам дээр асфальттай хэрэг нэлээд гардаг. Энэ жилийн хувьд бол нэг л хэрэг бүртгэгдсэн байгаа. Бас өнгөрсөн жилүүд бас өндөр хэмжээний тоо үзүүлэлтүүд гардаг байсан бол харьцангуй бага бүртгэгдсэн. Энэ бас замын шинжилттэй холбоотой бас сайн үр дүн үзүүлж байгаа, сайн нөлөөлөл үзүүлж байгаа гэж ойлгож байна.